ашиглах хэрэгтэй шүү дээ. Хоёр том хөршөө. Хоёулаа их мөнгөтэй. Маш их одоо нөөцтэй ийм хоёр том орон байхад бид нар энэ хоёрыг ашиглах хэрэгтэй. Хар хайрцагны бодлого гэдэг байгаа. Ер нь бүх том гүрнүүдийн тийм л байна л да. Ашиглах. Тий. Хуучин бол ингээд эзэлчих ингээд авчиг гэдэг байсан бол одоо тийм үндэсний үйлчлэл гэдгээс бол одоо өөр аргаар санхүүгийн арга байж болно. Үзэн санаагаар байж болно. Гэхдээ ийм аргууд байхад заавал бид нар дайтах гэдэг яах вэ? Болохгүй бол тулгыг хэлсэн юм байна л да тий. Бид нар бол бас бодж л хэрэгтэй л тий. Мөн чанарын тийм юм чинь бид нар яах вэ гэдэг л бодох л асуудал шиг байна тий. Тэр төрийн харилцагны бодлого гэдэг энтэй зэрэгцэж бас нэг хоёр ном гарсан тий. 20 жилийн дараа гэсэн ерөнхий агуулгартаа нээлт хийж хэлээ л тий. Тэгээ энэ 20 жилийг ингээд би харахад хоёрхан юм харсан. Яг та сая санаагаа хэлчихлээ тий. Нэгдүгээр нь тэр төрийн харилцагны бодлого гэж нэгдүгээр талга, хоёрдугаарт 20 жилийн дараа орчин үе байхгүй болчихсон. Тий. Тэрөөсөл бид нар чинь одоо би ганцхан жишээ хэлээ л да. Жишээлбэл бид нар социализм үед одоо хүүхэд 10 жилийн сургуульд байжгаад тонглог тамирын киног үздэг байсан. Тэгэхээр тэр үед тонглог тамир кино маш их хоцрогдсон кино байдаг гэсэн. Тэр хэрглэж байгаа тэгэл тэр ярьж байгаа яриа тэр 8 тэр нэг малчин хүнийл нэг хар 8-нууд л тэнд явж байгаа шүү дээ. Итгэл гэж нэг 8-9 нэг жижиг нэг хошууны баян л тийм маш одоо хоцрогдсон кино байлаа шүү дээ. Өнөөдөр тонглог тамирыг үзтээ өнөөдөр тонглог тамир Монголын нийгэм болцсон байхгүй. Тэг хөдөө одоо итгэл дүүрэн эрдэнэ дүүрэн тий одоо захиур төмрүүд хүртэл одоо Монголд гараад ирсэн байна шүү дээ. Тийм шүү дээ нөгөө малыг гэмт хамтлаас хамгаалах нийгэмлэгч захиур төмрүүдээс хамгаалах нийгэмлэг. Тэгэхээр чи ийм одоо байна шүү дээ бид нар. Сүүлдээ нөгөө холгааш төшөө усгсан байх гэдэг чинь нөгөө сайн тухай гэдэг. Тэрийг нэг манайхаа одоо хүртэл яг хуучин коммунист маягаар сайн гэдэг бол нөгөө хин юм гэж хараад байна л дээ. Англи нөгөө нэг Робин Гуд гэж хараад жишээд тий. Өөрөөр хэлбэл энэ бол нөгөө нийгмийн сайн сайхны төлөө тэмцэгч гэсэн дүрээр жишээл одоо хардаг хэвээр байдаг. Зүгээр холгоос шиг дээр наруул яах вэ гэдэг асуудал юм л байгаа юм да тий. За одоо Улаанбаатарт байгаа миний аав гэх кино байгаа. Тэрэн дээр нэг жолооч ирийн тухайл гардаг шүү дээ. Аваа өгттэйгээ нэг хүүтэй. Тэгээ тэр хүн яаж тэр нийгэм дотор тэр ажиллаа хийж явж гэн тэр айл ямар одоо тийм гэрүүл байна уу? Тийм үү? Тэр гэрүүлийн амьдрал харагддаг шүү дээ. 60-аад оны хэв шинжлэх гэрүүл. Тийм. Одоо тэгээ яг одоо 40-50 мянгад баригдчихсэн үе. Хөдөөнөө тийм Архангай аймгаас орж ирээд энд одоо барилгын баригдаад тээвэр хийж байгаа. Тийм нэг жолоочийн л одоо амьдрал шүү дээ. За тэгэхээр өнөөдөр Монгол оронд тийм одоо жолооч хүний амьдралыг гаргана гэвэл одоо тэр жолоочийн Улаанбаатарт байгаа миний аав жолоочоос 7 дор хоцрогдсон нэг ирэл гарч ирэндээ. Тэг нэг тэр хүн тээвэр гэдэг ч юм. Ядаж тэр бүтээл хийдэггүй нэг тийм амиа харцсан тээвэр чинь. Одоо бүр тэр жолоочийн гэр орныг очиж үзэх хэрэгтэй. Ямар гэрт амьдэрдэг юм. Авгааны юу хийдэг юм. Тий. Тэгэхээр чи бид нар маш их ухаалтал хийсэн байгаа биз. Тийм байна. Гэтэл бодит төлөвлөлд бид нар гудамжаараа дүүрэн машинтай байна. Яг жип хараал баярлаад шүү дээ. Мятад вайн хөлгөлчин гэдэг хэрэглэгээ хараад баярлаад шүү дээ. Зөвхөн хэрэглээ зүгээр худалдаж авчирсан юмнуудаа хараад баярлаад байгаа байхгүй. Гэтэл хүний энэ мэдлэг боловсрол психолог тийм үү? Сэтгэл санаа, оюуны энэ хөгжил тэр хүмүүжил, ёс суртахуун, юмыг ойлгох, нэг нэгэндээ үнэнч, нэг нэгээ хайрладаг. Тийм үү? Тэр л бүх одоо оюуны энэ нийгмийг одоо авч явах ёстой чухал зүйлсээ бид нар гээгдүүлчихсэн. Тэгэл зүгээр л юм одоо нэг электрон бараа гэдэг шиг электрон бараа хараад тэрэнд орчин үеч гэдэг болоод шүү. Тэгээ одоо тэр хуучин ерөнхийлөгчөөс Очирбат хүртэлгчээс гудамжаар ямар их машин явж байна Монголоор хөгжчихэ гэж байна. Яасан танцаг сайхан зоогүй. Тийм. Бичлээ нэг бага шүүмжлэлээ. Тэр шүүмжлэл хойд бид нар зөв хүч байгаа чинь тэгдэгсэн болохоос орчин үеч аа гэж яг л багтай. Тэгээд орчин үеийн хүн гэж та жишээлбэл яг юм бэ. Одоо энэ жишээлбэл 70 ухамсар биш гэсэн нэг бүтэн бүлэг байгаа юм байна. Би бүр онцолж харах гэдэг юм тий. Одоо бол өстө нөгөө нэг янз бүрийн хуучин шашин тэрнээс цаашаа бүр бөө тэгснэ нөгөө эзотерик парапсих одоо бүр нэвшээд замаарчлаа шүү дээ. Тэгээ орчин үеийн бол уг нь энийг шүүлтүртэй авах хэрэгтэй тий. Эсвэл бол зүгээр зугаа гаргаж оюуны тасгал маягаар харах ч ёстой ч юм уу байх хэрэгтэй. Тэрнээс энэ рүү автан шунаад тэгээ энэ 70 ухамсар энэ юм болоод ирээдүйн шинжлэх ухаан гэж яриад байгаа байхгүй.
өнгөрсөн. Ер нь бол манад бол одоо энэ сайн яг өөрөө хэлсэн тийм үү? Тэр бөө мохор сүсэг. За сая одоо далаалаа мөртөл ирлээ шүү дээ. Төвд орн чинь хамгийн хоцрогдсон орн шүү дээ. Би одоо наад ном дээр чи бичсэн л төвд арчсан солонгос хоёр манайхаас яаж төвдөд биднээс суралцах хэвээр. Бид нар тийм цөөхөн жилийн дотор ламын орноос орчин үеийн одоо социалист бүх хүн бичиг үсгтэй тийм үү? Үйлдвэрчсэн орн болж чадсан. Тэгэхээр төвдүүд та нар бид нар шиг ингэж чадан шүү гэдгийг би далааланд зөвлөж байгаа байхгүй. За янз бүрийн одоо энэ Кристийн шашин, эзотерик, парапсихолог. За өшөө одоо юу вэ нэ? Күнз, нагаржуна. За ингээл баахал мухар сүсгийн ямар ч баталгаагүй үннийг нь батлах боломжгүй. Ийм одоо зүйлс бол одоо зөв билгийн тулаан гэлдэг. Сайн шоугуултаа уг нь бол тэмдээ бол ямар ч баталгаагүй ийм зүйлсийг үнэн мэд одоо тайлбарлаад тэрний хойноос үнэн гэж одоо хуйлраад тэрэнд цагаа өрөөд мөнгөө өрөөд тийм үү. Тэгээд дээр нь өөрөө дахиад угаалгуулад амьдралын талаар хорвоогийн талаар маш буруу төсөөлөл тэндээс аваад тийм үү. Ингээд одоо улам одоо энэ нийгэм чинь энэ бухимдал үүсгэж байна шүү дээ. Нийгмийн бухимдал бол ерөөсөө л энэ одоо мухар сүсэг дэндүү их тархаж байгааг нь одоо гайш шүү дээ. Асуудлыг зүгээр хараад хахад мухарчаад байгаа юм шүү бид нар гэж. Мухарчихсан хаачих баа гэдгийг мэдгээ байхаар галцсан гол энэ рүү натчих. Айг бол тийм. Яг л тэр. Орчин үеэр нэ гэдэг чинь би одоо ерөнхийдөө нэг хүмүүсийг нэг насан туршижээл гэдэг байгаа байхгүй. Насан туршил да одоо алийн болгон энэ хоцрогдсон инстинкт юм уу рефлекс тэр нэг амтны чанартаа залагдаж явах юм бэ. Тий. Уур бол яг нэг уураад арчиж чадахгүй. Дур хөдлөх юм бол дураач арчиж чадахгүй. Хэд их баярлж хөөрөлмөр байл баяр хөрөөд арчиж чадахгүй. Тэрийг нэг ухамсарлж чадахгүй. Тийм үү? Машинтаа явж байгаад хүн урдуур нь гарах гэхээр нэг тоомсон дээр гიშгээд хүнийг нэг урдуураа гаргачих чадахгүй. Тийм үү? За тэгэл одоо жоох юм хийчихэл одоо маш их медаль авж байна. Зарим хүмүүс медалаас татгалзах хэрэгтэй шүү дээ. Яах юм бэ? Наад медаль чинь би авахгүй. Тэр чинь насан туршсан үнэ шинж шүү дээ. Тий. Би наадуултаа шин орж тэгэл нэг би нэг бусдтай айлах юм биш тийм үү? Тэ бид тэр намайг битээдэг гэж бөөндүүлээ. Би тэгж бөөндүүлдэг хүн биш. Жохон бас нэг би өөрийн гэсэн тийм үү? Тий. Одоо бахархалтай хүн. Тийм үү? Наад нэг муу зүүх гэж би явж байгаа юм биш. Наад ч юм нэ бахархал биш. Наад чинь надад амьдралын утга учир байхгүй. Би өөр юмд утга учир өгч явдаг хүн гэж байгаа. Гэт ингээ тийм үү? Нэг насан туршсан хүн шиг. Нэг юмнаас татгалцдаг. Юмд бас эргэлцдэг. Асуудаг. Болж өгөл бас нэг шүмжилдэг. Тийм үү? Ингэж нэг насан турш хэрэгтэй шүү дээ хүмүүс чинь. Тэгэхгүй юм болгоны араас хуйлраад, юм болгоныг л ямар сайхан, ямар гоё гэл ингээл ерөөсөө бүр тийм үү? Ингээл юм болгоныг л одоо нэг л гоёыг гайхсан, сайхныг гайхсан, өөрийгөө хит их жижигрүүлсэн. Тийм үү? Одоо ингээл урлагийнхан гараад ирэхээр л одоо нөгөө нэг байдаг л нөгөө совдаа байдаг л нөгөө жанцсан нуруу урлагийнхан ингээл тэрнээсээ гараад ирдэг. Бүгдээрээ тэр хоёроо шүтэл. Гэхдээ тэр хоёрт нэг хүнээс илүү гараад байгаа юм юу байгаа? Ажлаар хийж байгаа хүмүүс шүү дээ. Эдэн дөрвийн хойноос. Тий? Гэхдээ иймэрхүү нэг юмд нэг шүүмжтэй ханддаг. Нэг юмыг нэг бодитоор хардаг. Ингэж л одоо насанд хүрээчээл гэж уриалсан л ном шүү дээ наад ном чинь. Орчин үеийн хүн гэдэг чинь ийм л хүн байна шүү. Тэрнээс юм болгоны араас битгий хуйлар. Дэмий юмд битгий мөнгөө зар. Гэсэн л үг шүү дээ. Соён гэгэрэл гэдэг нэхэр одоо ингээд сүултэ мохордол руу ороод ирэхээр нэг юм хүсэж эхэлдэг юм шиг байна. Гэхдээ хүчээр ч бол энэс гаргаасаа ямар хамт хохирол үтсэн хамаагүй бид нар гэх. Өмнөгөө буцаад орно гэдэг чинь өөрөө бас ахаад маш эвгүй байдал руу орох нь. Одоо жишээл зарим хүмүүс яриад нэлээд төвтэй томоохон шийтгэл энэ тэгэхэд хүмүүс амьдрал өөрчлөхөөс их дөрвөлтэй ихтэй банк өөрчлөгдөж байгаа юм чи буцаж өөрчлөгдөж байгаа. Өөрөгшөө сугтаад хамаагүй тэр Монголд орчин үеийн иргэншлиг нэг хэсгийг тулглаа штэ. Яг 21 оны дараа болов. Тийм нэлээд болгосон. Хүчээр болохгүй бол хуучин сэхэтэн тэр хуучны яг оюуны өмнөс зүйл барьж исэн хүмүүс бүгдийг хятаж устгаад гэсэн. Бүгдийг багшгүй болгоод тэг чи яг энэ дээр ажиллагээд ингэж жагаад 60 он гэхэд амжилт төрсөн. Тэгэхээр харамсалтай тэр 37 мянган хүний амиар олсон тэр бүх үнцүүлийг бид дахиад усаа хийцэн. Одоо тэр нөгөөдөг чи орж ирж магадгүй яг туршлага бий. Дахиад ингэ чирээдэг өсөйгээ бодоод эхэллээ. Аяр болчихсон. Тий. Мэдээж тэгнэ л дээ. Одоо яг соён гэгэрэл гэдгээр
зүгээр сайн хүчээр тулж харин хүчээр ер нь альва нэг зүйлийг яг хүч гэдэгтэй гол нь биш л дээ бас жоохон ч гэсэн албадлагын байна л та. Тийм бас нэг жоохон албадлаг байхгүй зөвхөн л одоо юмыг тааваараа дуртай цагтаа миний дур хөрвөл хийн дур хөрөхгүй бол хийхгүй гэсэн бас тэр их тааваараа явах юм бол юу ч болохгүй л те. Тэгээ альва нэг нь бас нэг бага хэмжээгээр нэг золиос байна л да. Гэхдээ тэр золиос нь заавал нэг хүн золиос нь гарахтай гол. Тэгээд цусарсахтай болно биш. Гол биш зүгээр хүн одоо даснаасаа сална гэдэг чинь маш их том золиос л доо шүү дээ тий. Өөрөөр хэл одоо авгаатайгаа сууж байгаа юм уу? Өр хөвгтэйгээ сууж хагаад хороо ертөнцийн талаар одоо ярилцсан гэдэг чинь маш том өөрчлөлт шүү дээ. Тэг ээж аваа хоёртойгоо хайр дурлалын талаар одоо 18 настай охин хүү яриад сууна гэдэг бол бас л том өөрчлөлт шүү. Гэхдээ тэгэхгүй бол нөгөө сөрөг золиос нь яваад л байгаа. Гэр бүлийн архил мөнгөний солонгос явах. Гэр дотор одоо манайх гэр дотор л эхлэх хэрэгтэй л да орчин үед. Ярилцчих эхлэх хэрэгтэй. Ерөөсөө монгол хүн одоо амаал нээх хэрэгтэй. За амаа нээх юм бол худлаа ярьж болохгүй. Тийм ээ. Одоо монгол хүн бол яг одоо энэ нийгмийг ингээд хараад ингээд зурагт үзээд хүмүүсийн ярьж байгааг сонсоод хахад маш худлаа ярьж байна. Дандаа худлаа ярьж байна. Ерөөсөө альва нэг яриаг ер нь бол энэ амыг энэ хэлийг бол худлаа ярихад зориулсан гэж ойлгоод байна. Гэтэл энэ ам чинь үннийг ярихад бас зориулсан байхгүй. Гашуун үннийг хэлэхэд бас зориулсан байхгүй. Тийм яах гэж одоо хэл заяасан гэдэг чинь тийм хэлэх гэж хэл заяасан. Орчин үеийн хүн бол гашуун үннийг айтаа гашуун үнтэй одоо нүүр тулна. Тэгээд тэрнтэй нүүр тулчаад тэрэндээ унаад өгчлөхгүй. Одоо тэгэл ялагчаар л гарах хэрэгтэй. Тэгээд янз бүрийн юмнаар чи одоо жишээлбэл ингэж хэл да. За та нар ингээд энэ арчлаасаа буцах юм бол буцаад марксизм руу орно. Эсвэл бол энэ арчсан нэг юм байна. Ердөө хоёр хол сонголт байгаа. Ахад нөгөө эргүүлэг рүү оруулж ин тэ. Гэтэл нөгөө нийгэм нөрөг энийг ойлгохгүй шүү дээ. Жишээлбэл сая залиогод ярихад зүүн Европын коммунист орнуудад хосгол ялангуутлаа хуучин нийгмийн үед энэ нийгмийн ухаанаар хамгаалсан хүмүүс бүгд нэ цолоо хоруулгаа. Тэгээ шинэ юу аваад сэдв аваад хамгаалч чадвал та нар зөвшөөрнөгүй бол байхгүй болно тийм гэсэн асуудал ирсэн байгаа байхгүй тийм. Өнөөдөр жишээлбэл бид нийгмийн салбараа ингээ харахаар яг тэр хуучны хүмүүс жоохон шинэ ном уншсан мөртлөөсөө тэрийг ойлгохгүйгээр ахад амжуулагч болно гэхээр тэр хүмүүс яг уг санаанаасаа энэ шавнартай зааж байгаа юм бол яг тэр хуучин юм гараад байгаа шиг. Хуучин. Тийм. Ягаад ч тийм өөрчлөгдөх юм зү тийм. Тийм яг нь тэгэл энийг төрийн бодлого хийн л дээ. Тий. Гэтэл өнөөдөр төрийн бодлогыг хийгээд жишээлбэл золио бол саяных тэрэлтэй тэр бүх ажлыг нь байхгүй болгоно мэдээж асар олон хүний ажлыг байхгүй болгож байна. Гэхдээ нийгэмд нөгөөх нь шинэ хаалганыг салхивчулж ивэл одоо яг хэвдэл гэсэн л үг л дээ. Заавал цус биш л юм л дээ. Тий. Ер нь бол яг хүн бас төрөн биелсэн насан турсан хүний тухай. Тэгэхээр насан турсан хүн бас өөрийнхөө буруу бас мэддэг байх хэрэгтэй. Би үнэхээр чадахгүй шүү гэдгээ бас бүлээн зөвшөөрөх хэрэгтэй л шүү. Тэг өөрөөр тэр чин манад явагдахгүй шүү дээ. Хизээч би чадахгүй гэж хэлэхгүй шүү дээ. Хизээч тийм үү би мэдэхгүй гэж хэлэхгүй шүү дээ. Тийм ээ. Хизээч би алдчихлаа гэж хэлэхгүй шүү дээ. Тий. Тэр ч өөрөөр алдснаа хизээч хүлээн зөвшөөрдөг. Мэдэхгүйгээ хизээч хүлээн зөвшөөрдөг. Чадахгүйгээ хизээч хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг чинь одоо манай нийгмийн бас нэг том асуудал болчиход байна шүү. Тийм ээ. Чадахгүй чадна гэдэг. Мэдэхгүй гэж мэднэ гэдэг. Тийм. Та сургуульд нэг философи зааж байгаа тэгсэн. Болчлоо гэсэн. Тэгэл мэдээж гадуур бол ярьж байгаа юм л та. Өө хин тэгэл нэг нөгөө философитой садтай юм чинь нөгөө германаас итгэхэд монголоо мэдэхгүй байгаа учраас явчлаа гэл. Тэгээд дараа нь зүгээр тэнтэй уулзж байгаа л бодож байгаа. Гэхдээ таны хүлээж авах тийм боломж байхгүй юм биш үү? Тэр өөрөөр яг чил та бодоо ирээдүйн манай нийгмийн ухааныхан байгаа шүү дээ. Энэ үсийг хомж өгч байгаа юм. Та хараад явдаг үлд хийсэн бэ? Зөв нэг үү? Зөвөр яг их сургуульд хоёр салбар байгаа шүү дээ. Байгалийн ухааны салбар, нийгмийн ухааны салбар. За байгалийн ухааны салбарын бол ерөнхийдөө Япон яваад, Герман яваад, Европ руу яваад, Америк руу яваад, Өмнөд Солонгос руу яваад дэлхийн мэдлэгтэй хүмүүстэй уулзаад мэдлэг олж авч чадаад байгаа байхгүй. Байгалийн ухааны. За нийгмийн ухааны яваад орохоор нийгмийн ухааны одоо тэр философи зааж байгаа тэр багш нар дотор одоо дэлхийн
философийн мэрэгжлийн хүмүүстэй уулзаж учирсан хүмүүс байдаг байхгүй. Ганцхан ч Герман, Франц яваагүй. Ганцхан ч Америк яваагүй. Ганцхан ч Япон яваагүй. Зүгээр л тэр байшингаас юусаа гараагүй хүмүүс байдаг байхгүй. Тэгээд хуучин номнуудаа уншаа. Тэгээд хуучин номнуудаа уншаа. Ганцхан орос хэлтэй. Тий. Тэгэл 20 жилийн өмнө ярьдаг юм аа яриад л. Тэргүй жил болгон нэгдүгээр курст шинэ хүүхд ирж байгаа учраас шинэ хүүхдүүд шинэ юм сонсож байгаа. Сургалтын төлөвлөгөө батлал хүний шимтгэлэгдээд байгаа юм чи тий. Төлөвлөгөө шинжилгээ сургуулаа төгсөөд янз бүрийн ном уншсан мэдлэг боловсролд хүрчихсэн залуучууд одоо 2 жилийн дараа 3 жилийн дараа надтай уулзаад үнэхээр та бол гайхамшигтай юм бид нар зааж. Тийм манай философийн дэгэм бол ямар харамсалтай юм бэ багшаа. Тэнд нэрээс та Монголд нэрээ гэмт хэрэг хийж дээ л гэж хэлдэг. Тийм. Нэг нь бол их сургуулийн 2 дугаар байранд бол Монголын залуучуудыг бол балалж байгаа л да. Болж. Одоо сүүлийн үед бас яриад л түүхийн гажууд энэ төргээ засъя гэл те. Тэр нэг баримт солих шиг л бодоод их шиг юм л да. Гэтэл одоо энэ фармаци Марксийн онлоор ингээд үндсэндээ түүх ингээд зарчмаар бичигдсэн. Энэ яг нэг түүхийн философи явж байгаа шүү дээ. Яг энэ Марксийн нэгвэр нийгмийн үйлчлэл ингэж явдаг. Тэрийг Монголд харуулаад Монголыг тэрэнд харуулад түүхэн бичсэн байгаа тийм. Өөрчлөлий гэдэг нь энэс өөр юугаар бичих вэ гэдэг нь. Кант өөрөөр хэлбэл Марксийн диалектик чинь тэр шүү дээ. Өөрөөр хэлбэл хүний альва нэг улс орн нийгмийн хөгжил бол түүхэн процесс. Цаг хугацаа өнгөрөх тусам хөгжиж сайжрах хэрэгтэй. Буцаад ухраа явчих биш. Тий бид нар ч одоо 800 жил ухарчаад байгаа шүү дээ. Тийм. Урагшлаа явах процесс. Дандаа явдаг процесс. Тийм учраас тэрийг л одоо диалектик гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тий. За тэгэхээр тэр чинь манад явагдахгүй шүү дээ. Тий. Гэтэл сургуулийн 2 дугаар байранд яваад очихоор бүр одоо нагарч унаа философч гэх шиг. Буддизмын философч гэх шиг. Тэр чинь хоцрогчсон. Өнөөдөр тэр чинь энд ярихгүй байхад манайд л энд нэг хэдэн хүмүүс л одоо яриа суугаад байна шүү дээ. Арга биелэгч гэх шиг. Гайхалтай сон бөөгийн хаамж байгаад шүү дээ. Тэг күнз яриад. Тэг хятад өөрсдөө ч гэсэн күнзтэй тийм сайн биш шүү дээ. Тэг энтгэхгүй ч гэсэн нагарч унаага доодгүй шүү дээ. Тийм шүү дээ. Тэг төвдүүд нэг арга биелэг нэг ярьдаггүй шүү дээ. Тэг манайхан л энд л яагаад арга биелэг л яриа суугаад. Манай шинэ онлууд нийцээд л заагаад ах шиг байна л да. Гайхалтай тий. Тэгээд иймэрхүү одоо хүний нийгмийн дэлхийн мэдлэгийн мэрэгжлийн ийм одоо нарийн ширээ юмнуудыг одоо хүлээж авахгүй. Тэгээ та нар энийг хүлээж аваач. Та нар ярьж байгаа чинь худлаа байна, буруу байна гэж хэлэхээр одоо тэр нэг дургуутдаг. Тэ одоо солиотч гэдэг юм уу? Монголын хөрсөнд буугаагүй ч гэдэг юм уу? Тийм мэрэгжил бол Монголч ч нөө Германч ч нөө нэг л хэвцүү шүү дээ. Тийм шүү дээ. Мэдлэг бол Америкч ч нөө Японч ч нөө нэг л мэдлэг шүү дээ. Зөвхөн миний толгойд л явахгүй. Тэ өөрөний толгойд орж болно шүү дээ тэр мэдлэг. Тийм. Тэгээд тэнд чинь нэг одоо ялгараад гайхаад байх байхгүй шүү. Өнөөдөр мэдэхгүй байла. Сонсчлоо. Маргааш мэдтгэл болчих. Таны дэс 2700 сая Чингис ингээд хөмсгөө зэгдээ хараад ингэж бодоход. Америк бүгдийг мэддэг чад. Тий. За би бол таны тайлбарлал гэж бодож байна. Энэ философи гэдэг нэг баах юм яриад их юм. Энэ амьдралд ямар хэрэгтэй юм бэ гэж тий. Улс орны хөгжилд ямар хэрэгтэй юм бэ? Just хаяал явуул та. Бидэрт Монгол хэрэгтэй. Технологийн задарт Япончууд ичжээ тий юм ингэ иччих. Энэ нэг хогийн юм ямар яах юм. Энэ минь чи хэдэргийн өгчих юм бол ингээд унтстай ингээд бүр ингээд ном эсэт болоод дуснаа гэдэг байна. Тий. Яг ямар хэрэгтэй вэ? Энэ юу вэ гэдгийг та нэг хэлээд өгөөч. Тий яг философи өөрөө ер нь бол манад бас нэг алдаа байдаг л да. Мэдлэг гэсэн үг байна шүү дээ. Тэр чинь англиар knowledge гэж байгаа мэдлэг. За латинаар science гэдэг. Тийм үү? Грекээр философи байхгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл зүгээр л мэдлэг гэсэн 3 орны үгийг манад knowledge-ийн мэдлэг гэдэг, science-ийн шинжлэх ухаан гэдээ орчуулдаг. Философийн гүн ухаан гэдэг гурваныг нь өөрөөр орчуулдаг байхгүй. Тэг цаашаа тэгээ ямар ухаан жилийн нэг ингээд тий. За тэрийг ярих байлээ. Зүгээр ер нь философи бол мэдлэгийн салбар. Тэгэхдээ физик, математик, хими энтертэй адилхан байгалийн салбарын мэдлэг биш. Өөр мэдлэгийг мэдхийг хүсдэг байхгүй юу? Тэр нь жишээлбэл сайн гэж юу юм? Сайхан гэж юу юм? Үнэн гэж юу юм? Зөв гэж юу юм? Шудраг бас гэж юу юм? Сайн төр гэж юу юм гэж дандаа ийм сонирхолтой асуултуудыг мэдэх гэж асуудаг ийм салбар байхгүй юу? Тэгээ эн чинь нөгөө хүний нийгэмд тийм ч сайхан асуултууд биш байхгүй юу? Яг жинхэнээр харуул тий. Өөрөлд яг бол зарим хүмүүс энийг сайн гин, энийг муу гин, зарим хүмүүс энийг сайхан гин, энийг муухай гин. Тийм үү? За үнэн худлаа гэл ингээд. Тэгэхээр тэрэнд хариулт олох гэж асууж тэр тухайн ном бичиж сууж ийн гэдэг чинь л одоо энэ философч хүний л одоо амьдрал мэрэгжил байхгүй юу?
Философч гэдэг бол Платон, Аристотель шиг хүнийг хэлдэг юм аа, Гегель шиг хүнийг хэлдэг юм аа, Кант шиг хүнийг хэлдэг юм аа. Юу философч гэдэг нь ч үсэлээ шүү дээ. Тийм. Яг нь тэд нар хэлдэг. Гэхдээ тэр ухаан үедээ ажиллаж байсан хүмүүс тий бид нар өнөөдөр би Монголдо бас яг тэдэртэй адилхан философигээ сууж ялгаа нь юу байгаа тий яг нь тэр хүмүүс тухайн үедээ Германыхаа нийгмийг асуугаад германуудаа зориулж ном бичижсэн грекүүд грекийнхаа нийгмийг асуугаад ном бичижсэн Францын Декарт Францынхаа нийгмийг асуугаад ном бичижсэн би энд Монголынхаа нийгмийг хараад шүүмжилтээнүүдээр хараад хэлэх газараа хэлээл тийм үү үнийг бас нуух дургу гарах дуртай. Үнэн мэдээж гашуун. Тэгэхдээ улс орон ард түмнээ одоо сайн сайхан замд авч явахыг уриалахын тулд одоо зарим зүйлсийг хэлэх ёстой. Хэлэх болно. Тийм. Энд глобалчлаас локалчл руу гэдэг. Одоо сүүлийн дахиад энэ глобал энэ юм манайхан их ярьдаг болсон. Тэгээд даяаршил ба дангааршил энэ гэсэн томьёолоор орж ирэл ингээл өгнүүдийг ингээд монголчлог бас их дуртай байна. Манай Монголыг чинь 2 сая үгтэй баялаг сайхан хэд юу гэж оноогоод нэрлэлцдэг мэддэг. Монгол бол ер нь л нэг 2-оос 3 мянган л үгтэй мэлээ. Үнсэн үгтэй. Тэгээд тэрийг баяжуулаад явчихдаг. Тийм үү? Одоо байгууламж гэж явчихдаг. Тэ? Тэгэхээр жоох олон болчихдог. Тэгээс үндсэн бол нэг 2-оос 3 мянган үгтэй. Дагуур залхах шинэ үгсүүд бас. Дагуур залхах шинэ үгс явчихдаг. Тийм. Одоо нэвтрүүлэх гэж байгаа л нэвтрүүлэг болчих шүү дээ. Тийм. Гэхдээ шалган нэвтрүүлэхээ шал өөр утгатай явж илээ. Тэгээд нэвтрүүлэмж болж болно. Тийм ээ? Нэвтрүүлэгц болж болно. Тийм. Тэгэхээр яг нэр томьёоны хувьд тэр орчуулах бол уул нэгэнд гаднаас орж ирж байгаа гадаадын үгийг бол орчуулах хэрэггүй байгаа юм л да. Тэг зарим ер нь оюуны салбарын үгнүүд одоо жишээлбэл микрофоныг бол микрофоноор л байвал зүгээр л дээ. Тэгтээ яг одоо яригч гэдэг юм уу юу гэдэг орчуулж байгаа юм мэдхгүй. Эхлээд өөр монгол шиг болоод эхлэв. Тий бас одоо жишээлбэл компьютерийн чинь цахилгаан тарих гэж байгаа шүү дээ. Захим тарих гэж байгаа. Тэгэхээр нэг л болохгүй байгаа байхгүй юу? Тэгэхээр компьютераар л явах хэрэгтэй. Нэг л олон улсад тэгж хэрэгж байгаа. Одоо физикийг бид нар орчуулад юм, математикийг орчуулад юм. Тэрнтэй адилхан би философиг орчуулахаас аягүй дургу байхгүй юу? Тэр философоор л байвал боломжтой байгаа юм л да. Тэгэхээр орчуулах бол биднийг хөгжлөөс ухраач болохгүй л дээ орчуулж хагаад. Тэгэхээр чинь орчуулчаар чинь нэг хуучин нөгөө байдаг л нэг нөгөө юм байна гэж ойлгочих гээд байдаг байхгүй хүмүүс. Бас тийм байдлаар хэлж магадгүй. Тийм. Гадаад нэрээрээ бол шин юм байна гэдэг нэрээрээ явуулах зүгээр байхгүй. Тийм. Та ингэсэн байна л да. Өнөөдөр улс орнд диалектик материализм дутагтаад байна. Уг нь чинь энэ муу диалектик материализм гэнэ маячээс хэлээ. Одоо яг манай нийгэмд яг диалектик материализм явах болчиход байгаа байхгүй юу? Тэр үед бол зөвхөн номон дээр байсан байхгүй юу? Тэгээ зөвхөн их сургуулийн нэг заалан дотор л ярьж ирсэн байхгүй юу? Оросд ингэж ийм ном бичсэн байна. Оросууд одоо диалектик материализм гэж одоо онол гаргасан байна. Марксийн онолыг одоо ярилцж байна тэнд, хөгжүүлж байна. Тэгээд тэрийг л зөвхөн ярьж ирсэн байхгүй юу манайд. Одоо эн чинь яг манай амьдрал нийгэмд явагдах хэрэгтэй байхгүй юу? Эн чинь зүгээр нэг номон дээр бичигддэг зүйлс биш байхгүй юу? Нийгэмд бодит явагдаад бид нарт их харагдах хэрэгтэй. Тэр яг тэр диалектик материализмыг ингээд нүдээр харах хэрэгтэй байхгүй юу? Энд яг диалектик материализм явж байна. Өнөөдөр хүртэл нэг ч юм диалектик материализм гэж юу гэхээр ойлгохгүй шүү дээ. Харин тийм юу хэлээд байгаа юм. Хөгжлийн нөгөө диалект хөлөхээр юу яриад байгаа юм. Тэ? Ойлгохгүй байгаа тийм. Гэхдээ энийг бүгд мэдчих алавтай юу гэж та боддог уу? Гэхдээ яг заавал алавтай биш л дээ. Зүгээр жирийн иргэн хүн болвол заавал одоо юм онлын юм төвшний юмыг мэдэх шаардлага бол мэтгэлцээл шаардлага бол. Тийм, ерөнхийдөө нэг сонсоод тэгээд өөрийн нэг санаатаар болчих хэрэгтэй л дээ. Нэг тийм байна лээ. Гэхдээ би сайн мэдэхгүй. Гэхдээ миний ойлгосноор бол нэг ийм юм байна лээ гэдээ явж байгаа тэгэл болоо л доо. Заавал их нарийн мэдэх шаардлагагүй. Хамгийн сүүлчийн юу ингээ харахаар ингэж юм л да. Түүхийн төгсгөл гэд хамгийн сүүлдээ нээшин түүхийн боломж гэсэн юугаар дуусгасан байна тий. Түүхийн төгсгөл гэдэг. Энэ бас л бод нэлийн танил бас нэр том тий. Фукаяма хэрэглээд за түүхийн төгсгөл буюу сүүлчийн хүн. Одоо ингээд бүх дэлхий нэг байн басаар бүх дэлхий коммунизм болж ганцхан нарыг хэврүүлдэг гэдэг шиг бүх дэлхий ийм либерал нийгэм болоод ингээд цаашаа дигмэ хөгжил шат туслаа гэсэн чинь харин тийм нэг л биш болчихлоо. Яг тэр юм бол Францис Фукуяма гэдэг над Америкийн нөхөрчин болоод нэг философч шүү дээ. Зүгээр яг философийн ном уншдаг бас яг философи дуртай хүн л дээ. Улс төр судлаач. Тэгээд тэр түүхийн төгсгөл гэдгээр Германы философч Хегелийн үгийг хэлсэн юм байна. Хегел бол
200 гад жилийн өмнө бол ер нь бол түүх төгсчлөө гэж хэлсэн байхгүй. Тэгээ яагаад гэж хэлсэн бэхээр ерөөсө хүн төрөлхтний түүх бол мэдлэгийн түүх, хөгжлийн түүх. За бид нар явсаар гад бүх зүйлийг мэддэг болчихлоо. Одоо бидэрт мэдээ гэсэн сонин гайхамшигтай тийм зүйл байхгүй болчихлоо. Бүгдийг мэдчихлээ. Шинжилгээ оргилдоо хүрчлээ. Оргилдоо хүрчлээ. Тэгэхээр түүх төгсөө гэж хэлсэн байхгүй. Тэрийг Фукуяма Америк залтай шинэ агуулгаар 90 онд нөгөө юуг социализм сурангууд ерөнхийдөө нураад яг л зөв толгойд усад нурсан шүү дээ. Бусд нь бол яг дагаад л системд өөрчлөлт оруулсан шүү дээ. Тийм зөв толгойд ус нураад Орос улсан шүү дээ. Тэрийг гарчаад их овжин хэлсэн л дээ. Түүх төгсчлөө гэж. Тийм. За өнөөдөр судлаачид бол Фукуямаг шимжиж байгаа л да. Түүх төгсөөгүй. Тийм чигээр Аравын орнуудад түүх ерөөсөө ч төгсөөгүй гэж хэлсэн байхгүй. Одоо сая харлаа шүү. Аравын орнуудад түүх төгсөөгүйг нь харлаа шүү. Жинхэнэ өрнөж шүү дээ. Жинхэнэ өрнөж шүү дээ. 90 оноос хойш 10 жилийн дараа, 12 жилийн дараа Аравд одоо хувьсгал эд өрнөж шүү. Жинхэнэ том өрнөж. Юу түүхийн төгсгөл түүхтэнд өргөлжилж байна. Хэрвээ хандлагын иргэжлийн онлог гэх юм бол тэр лалын ертөнц бол одоо жинхэнэ яаж шүү дээ. Бужигж дээ. Бужигж шүү дээ. Тэр. Түүхэн материализм хамгийн сүүлдээ тусгасан байна л да. Түүхэн материализм бидэнд ямар хэрэгтэй вэ? Тэгээ түүхэн материализм биднэрт яагаад хэрэгтэй вэ гэвэл бид нар маш Чингис хааныг ярьж байна. Энэ бол хүмүүс ингээд уулзахаар Чингис хаан хэлэхтэй. Би ингээд юм ярьж шүү дээ. Тэр бол Чингис хаан хэлэхтэй тэгжсэн гэдэг ч байгаа байхгүй. Гэтэл үнэхээр 800 жилийн өмнө тэр хүн яг юу гэж хэлснийг хажууд нь сонсч ирсэн байхгүй шүү дээ. Гэхдээ ер нь тэгж тэмдэглээд асууж байхгүй шүү дээ. Байхгүй. Тэгэхээр яагаад ингэж их тийм нэг түүхийг үнэн чим шиг түүх гэж байдаг чим шиг ингээ тийм үү яриад байгаа. Тийм. Өөрөөр хэлбэл бид нар хоцрогдсон юм бол хойно хоцордсон. Одоо өнгөрсөн хугацаа дахиж хизээч ирэхгүй. Тийм өнгөрсөн юмыг яагаад өнөөдөр авчрах гэдэг юм. Тийм үү. Одоо ингээл бид нар маш их одоо морин хуурч гэдэг юм уу. Нэг тийм хэрэгтэй биш хуучин юм. Нэг хэрэгтэй биш зүйлсийг л ингээл хуучин хоцрогдчихсон зүйлсээ бид нар одоо ингээл амьдралынхаа одоо учир утга болохгүй. Багж тэрийг одоо дагаж тэрүүгээр амьдралаа тодорхойлохгүй. Тэгээд байгаа байхгүй. Сүүлдээ модулж гал гаргах толгойлч. Одоо гэрт орохгүй. Гэр бол яг сонирхолтой би цусан дээр нэг гэр барьсан л да. Тэгэхээр тэр чинь зүгээр 100 яг Монгол хүн гэдгээрээ л барьсан болохоос тийм би амьдрах ямарч боломж байгаа. Одоо хэцүү шүү. Өвлийн тэмцэх хэцүү шүү. Одоо халаалт, халуус, хөдөөс гэх мэтлэн одоо маш хэцүү биш үү? Гэтэл монголчууд бол одоо магтаад байна шүү дээ. Тэгээ нэг тэ магтаад байх зүйл биш зүгээр яг санагалзаж болно. Энэ бол музейд л тавигдах ёстой зүйлтэй Монгол гэр болол. Тийм. Яг хөдөө бол яг нүүдэл хийж яваа айлууд бол хурдан барьж босгоход амар. Илүү боловсронгуй бол цэргийн шинэ хэлбэрийн өдр болоход их зүгээр гэж магадгүй. Уул нь бол тийм жоохон боловсронгуй болох хэрэгтэй. Аяны болгох их гоё болж байна. Хамт аяны болгосон. Гэхдээ одоо бол гэр барьж болгоно гэдэг чинь бас нэлээд төвхтэй ажил шүү дээ. Нэлээд мэддэг хүн байхгүй бол тийм. Яг сая жигсаад иж хахад гэр гэдэг бол гайхамшигтай юм гэдэг үедээ харсан л гэсэн үү. Палатик нөхөр гэр барих нь хамаагүй. Тийм. Ер нь бол их дулаахан тэгээд их гоё тийм дуу чимээг. Палатик майхны бодол хамаагүй илүү. Их дуу чимээ авахгүй. Тэр дотор суугаад юм уншаад сууж байхад бол маш их чимээг байдаг шүү дээ. Тийм. Байшин дотор орохоор ингээд шуугаа маш ихтэй. Тэгэхээр гэрийн ачаал бодол бол өөрхийсүүд харчаад наад чи нэр 100 юм биш тэгээд адилхан гэлтэй өсөж манайхны дараа өөрсдөө тэнд халбаргаа гэр оруулж исэн байхгүй. Тэгээд яаж ийсэн тэгээд сая нөгөө Occupy Mongolia Wall Street-ээр бас гэр оруулж байна л нөгөө. Тийм. Тэгээд тэр талаар одоо юм л да гэж зүрх жишээ олгож хэлсэн чинь. За та бүхэн ярилцлагын цаг үндсэндээ дууслаа. Тэгээ түрүүн хэлжсэн нэрээ номын төгсгөл нэг нь манай хоёр сүлд байгаа юм л да. Бүгд найрамдах Монгол ард тус Монгол улс хоёрын сүлд. Тийм ингээд хэлсэн чинь нэрээ энэ